хүүхдээ өрөвцөндөө гүйжчихэд бүр мөмөн гаргаад маа миний хөөгөө бүр амруу хиймээр санагдсан. Сайн уу сайхан хүмүүсээ. Одоо охиныгоо мөөнөөс гаргах ажиллагааг өнөөдрөөс одоо эхэлж байна. Манай хүүхэд 2 сар хүрсэн. Одоо өмнө томьёо мөөнөөс тэгж гаргаж маргаж ясан туршлага бол байхгүй. Би ажилдаа орох болоод аав ээж дээр үлдээгээ тэгээд хэмээн мөөнөөс гаргацсан байхгүй юу. Зарим хүүхдүүд бол аягүй хамархан гарчдаг юм байна. Уруулын бодог төрчихсөн чинь ингээд жилээ гарцсан ч юм уу те. Тэгж энэ миний хувьд болохоор гашуун юм. Тэгээд энэ хөхний нэг тосойдаг шүү дээ. Хөхний толгой харахад хүрхдэг. Тосон зурдаг ямар учиртай вэ гэх яажаас сонсон юм. Тосонд ингээд зурж аваад тавьчихаар илүү нөгөө нэг тосондоо ингээд хөхний толгоондоо ингээд сайн шингээд тэг ингээд хөхөд арчиж аваад идсэн ч гэсэн ингээд амтны илүү ингээд сайн амтагдаад илүү сайн шингэдэг ямар ч гэсэн ингээд төрхээд тэг хүнсний скотч наачлаад бид гэртээ ирцээ. Тэгээд одоо энэ хүн ингээд зурж бичээл гэж байж гэн. Айгу зураг тутагч манай тамаахан. За манай нөгөөд тэнцвэ игээ байж байгаа. Игийн тэнцвэ нүрээ будж जैन цог нүрийн будалцаад байж जैन. Удахгүй тэгээ муу мэднэ гөрөтрэн. За бич найрлаа тэгээ. Манай охин барыг одоо нэг хөлд одоо орхосоо илүү барыг хурдан яаж сурах гээд байгаа. Өгнөд ингээд айгу ингээд дөхүүлээд байгаа шүү дээ. Айгу сайн уу. Тэг өглөө надаа ингэж. Миний охин мандирэтхөө. Өрөвдөх одоо асуудал толгорхтой ямар ч сан зоригтой эхэлсэн. Тэгэд зоригтой чигээрэл одоо дуусах хэвээр. Тэгээ бас үр дүнгээ гаргах хэрэгтэй. Ингээд нэг жоох ингээд гаргаж байгаа болоод ингээд өгүүлэл ингээд идүүлээд харах хүүхэд бас торно мозон сурчих юм байл. Наш. За яа. Гадаа шүү. Түүнийг дуулчлаа бас мөм хараал юм дөргцэн байгааг хараал уйлал уурлаад байна. Тэгээд амраг аяхгүй цухтааж уурлаад байгаа байхгүй. 9 цагаас хойш нэгдээ тэрвэрэлтэй байж байгаа. Тэгээд нүгийг мэгэтэн зүү тоглуулаад гисэр хагаад нэг одоо цагт болж байна. 11:40 болж байна. Нэгдээ 11 өнгөрөөд бүр хөөрөнө ороод илгээ хагаад тэгээд тасралтгүй бөөлсээр хагаад гин юм сая. Унтчлаа. Тэгээд одоо миний парентлийн хүмүүс нэг жоохон ерөөдөө чи нэг маяг ороод энэ тест одоо шүн хийцэрх юм байгаа. Тэгэл өнөө шүн за төсрээд 2 хоног жоох юм байх бах. Тата гүрээс юм чинь гүрээдээ. За өглөөний минь шин ер нь нэлээд дотоо хансан. Манай яг шин нэг 2 цаг болоод сэрээд мөм идгээд улаас ирээдсэн тэгээд за бүүлээд унтуулаад тэгэл дүнж тавиал би нэг унтах гал ингээл ажил буцаж яагаад нэлээд дотоос ирлээ өөрөөр нарын сэргийгээд ингэр ус мусуулгаа тоглуулаад зурагт мөр тасаж дуумаа сонсгоод тэгээд олоо өнгөрөөгөө за унтуулаад таны цагийн надад хэлнэ хөрх юм идэх гээд бүр яг мөн ингэж зулгаж хараад тийм юм наацсан юм байгаа харчаад уурлаад болж байгаа нэрэл л дээ. Тэгээд одоо бантангийн хийж гэн сайн нэг таргет зүг 2 хольж өгөө гэдэг шөөрөнд нь оруулчлаа. Тэг байхгүй аа ямар ч нэг хөөс агаадах юм. Өнөөш нь хэрэг ах юм байгаа. Өдөр ерөнхийдөө садарах юм гайг болохоор гайг бах. Шөнө л жоохон чангай тийм ээ. Кофе ой. Юм идэт. Хүлээг үз яат амар үзлөө. Шөнө салдуур манад бас надад ийм салдуур байдаг байхгүй юу? Энэ хүн салдуур. Дэгний чинь нөө төрөвтэй төрөг битгэлээ хийж аваад тавсан. Өчтөр яг ингээл хэрэг болоод гараад саасан ч юусэн. Олигтой гой суллахгүй байна. Хин сэт бичээдэг байсан байна. Би нөгөө хөхөлгээд амар гэдэг дандаа энэ задгаа том ингээд юм үзүүлдээсэн. Одоо энтэй байж болох байсан яадгүй нөмөө харагдаад очроос тэгээд энийгээ сольж байгаа тулах тухай ярьсан юм шиг байна. Би хаалын хийж байна. Чнохондээ спагетти хийж өгөө те. Ой битмэний бэлтээ. Ингэж татаж үзээл мөмө хараад байгаа хэвээрээ л. Хоолыг идэлчээд ямар ч гэсэн
Одоо өдрийнх нь унтлагыг хий. За бүгүүлээл одоо унтуулна да. Өөр арга байхгүй. За өдрийн унтлага бол дунд нь сэрээгүй аюу сайн унтцсан. Босч ирээд бас энэ зурагт удаж байгаа хэд одоо мөмө татаж ингэр зулгаас харчаад тэгэл уралдгаараа уруулаад тэгэл яг байж лээ. Өнөөрөө тэгээд өчтрийн шиг ялаагүй байх юм шиг бай. 3 дахь хоногоос л айтаахан болт юм яадیں۔ Одоо харчлаа тий. Одоо би 0-1 мөмөс авах гээд ороод ирсэн байна. Тэгвэл нэлээд бас нэг чинэрээ томорсон байж нэт. Хажууд нь жоохон 0-д орж ирж нууцаар саагаад байгаа. Тэгээд бодвол арай эрт унтлаа. Замрыта тий. Хажуугаар нь 30 минут ч гэсэн төгийгээд авъя. Төвний минь за өнгөрсөн шөнө бол ер нь бол тунд ажиг айтаа хунтсан шөн сэрээгүй сэржүүл чахуулаагүй яг жоохон эргэж хөрөөж ингэж юм бол дöний орноос бүр айтаахан болж байгаа. Өнөөдөр бүр ингэж ингэр татаж өглөөнөөс хойш лав үзээгүй л байж гэн юу болох юм байгаа. Тэгээ миний хөхний чинэрэлт ч гэсэн яг нэг талынхан маань л жоохон чинэрсэн нөгөө талынхан маань л харцгүй гайгүй байна. Тэр хөхний сүүл гэсэн ерөнхийдөө багасч байгаа болоо гэж ойлгоод байна. За хөхнөөс гар болсон 3 өдрийн арай өнөөдөр ерөнхийдөө тунд авгүй өнгөрсөн мөмө нэг удаа харсан. Ингээд салгаагаад тэг гараад юм дүрхсэн натмайг хараад шууд яваад өгсөн уйлаагүй. Бусдаар бол тунгаайтайхан байлаа. Тэгээд ерөнхийдөө шингэмийн савгууд бас ийг нь бүүлээд айтайхан хурдан унтуулчлаа. Надтай болохоор жоохон ялгараад байдаг байхгүй. Тийг нь бүүлсэн ч айгүй хурдан сайхан ноолоос гараад ирсэн ч унтсан байна. Тэгээд маргааш тажгүй маргааш тэг бичлэгээ өргөлжлүүлнэ. Энэ бичлэг маань одоо хизээ бүрэн дуусгая. Сайн хэлж мэддэггүй. Бай бай. 4 өдрийн өглөө тэгээд шөнөөс 1-2 уйлсан өглөө зөрггүй 7:30 гэж уйлаад тэгээд 8 хүртэл тэрж бүгээлж ингэж яагаад давхаар ингэж зүгт жаал сэрчээд исэн өглөө 7-оос хойш тэгээд 8 гэдэг шиг босчлоо. Шөнөөс манай том алуураад нүдэнд ийм өвчин яаж нээж гэж нүсэн. Түүнээс сэрвэлзэж боссоор хэлээд тэгээс унтаж амарч чадсангүй байнга тэгэж бүгүүлээд ахаар нуруу амир өвддөг юм байна. 30-40 минут ингэж тэгэж бүгүүлээд харагдаад ингэж нуруу айгүй өвддөг юм байна. Одоо орол нойр айгүй хурж нуруу их өвдөж байна. Сүүл ерөнхийдөө айгүй сайн татарч байгаа юм шиг байна. Нөгөө ингэж үцэд төлөөрөөсөө чинэрсэн юм алга. Энэ л нь бүр шилжүүлсэн байна. Энэ л нэг жоох орсон юм даа гэмээр. Тэгээ өнөөдөр нэг саагаад яаж бол өнөөдрөөс л өхний сүү бараг ширгэж байгаа юм шиг байна. За тэгээд юм байна. Чамган. За бид хоёр сая. Өдрийн унтлаганда унтчихлаа. Унтцаа хаагурна би. Яг нэг мөмөс хаад юм уу? Нэг актер чинж янз бүр болохгүй байгаа ч гэсэн жоохон судлаад явж байна. Тийм өмнө жоохон жас хийгээд байна. Инглийнх нь бол нэлээ нэг шалчрал байгаа. Тэгээ өнөөдөр бүр мөм зөмдөл байхгүй байна. Хэвдэж явах юм бол энэс татаж босгол тэгэл тэрвэрлээд байгаа. Тэрнээс бол мөм зөм харж нагараж харж марах нь бол бүр болцсон байна. Одоо тэгээд мөмөөс гараачтай. Миний энэ хоёр ч бүр хайлс болчлоо. Манай бүр том охин миний мөм гарч идэх гэсэн чинь таны мөм яг эмээгийн мөм болчих гэсэн чинь. Явандаа ер нь хөөс ойлгодал гэж бодоод байна. Ямар нэг эдний мүлгүй ямар нэг давхуулахгүй зөвхөн хөх дэшээ сойлгох. Тийм хаалаа сонирхож байгаа одоо хөөс ойлгодал гэдэг мөмөөс халаа. Тэгээд 4 өдрийн оройны бичлэг. Ер нь өнгөрөөгд унтсаар хагаад мөм иддэг байхдаа ч гэсэн ер нь өнгөрөөгөл ирээд байсан. Бас явж чинь. За өнөөдөр ерөнхийдөө мөмө ирж хайх энэ төр гайгүйсэн орой нэг харсан би маа наацсан хэврэл байгаа эмдээ наалт энэ төрөөс орой болгон сольж байгаа. Тэгвэл бас өксөх замын халдвар авахыг өгөөсөхгүй. Өнөөдрийн унталтаас нь ерөнхийдөө дүнэлтэл хийх гэдэг юм л да. Ерөнхийдөө хэр гарч байгаа энэ төрийн хэр сурж байгаа энэ төрийн өнгөрсөн шөнө бас нэг ганц нэг сэрсэн болохоор бас яг бүрэн гарчлаа гэж хэлгээд хэцүү байна. Өнөөрөө дахиад нэг ажиглаад үзье. Ерөнхийдөө яг сайхан шүн сэрхгүй нам унтчихдаг мөмө ирж байхгүй байх юм бол ерөнхийдөө би мөмнөөсөө одоо ерөнхийдөө бүрэн гарчлаа гэж тооцоод байгаа байхгүй юу. Өнөөрөө сайхан бүх 50 унтаасаа маргааш өглөө мөмнөөс гарчлаа гэдэг бичлэг хийгээд бичлэгээ тосгочихсон тий. За эн чинь хэд өдөр өглөө лээ. Тэнсэ тий 5 дахь өдрийн өглөө юм байна. За өнгөрсөн шөнө бол тунд дажгүй унтсан үүрээ 5 цагт нэг сэрж жоох уйлаа. Тэгээ бид хоёр босч ирээд усуугаад тэгээ буцаад унтцсан. Өнөө өглөөнөөс сэрхэл сэрвнээд идэх таа мөө мицээрээ сурчихгүй юу. Тэгээ хоёр мөө маань бол ерөөхдөө сүнш сэрэгцэн юм шиг байна.
ерөөсө хүндрүүлж хатуурж одоо амар чинэрсэн юм бол алга. Тэгэхээр өхний сурвал нэлээд татарч ах шиг байна. Тэгээ ямар ч гэсэн ингээд тэр өхнөөс гаргах ажил маань маш сайн амжилттай ингээд дуусч ах шиг байна. Тэгээд ээжүүдтэй хандаж хэлэхэд маш их төвчээр хэрэгтэй юм биш үү? Гаргыг гэсэн бодолтой байх юм бол одоо нэг 4-5 хоногийн өмнөөс мөөмийн жоохон бүр ингээ багсгаад өдөр төгдөг тоогоо багсгаад шөнө идүүлдэг бол шөнө итээ ер нь нэг одоо эхлээд болиулаад өдөр нь өгж жагаад шөнө нь ерөөсөө идүүлэхгүй байжгаад ингээд аль нэг одоо өдрийнхөө тоог эдлтийн тоог багаж жоохон багсгах юм аа биенд нь дасгаж жагаад хүүхдэд жоохон таниулж жагаад тэгээд огт ингээ бүр өгөө болиул хүүхдэд тэр эргээд ээжүүд одоо ээжийн сэтгэл зүйч тэр одоо сэтгэл зүйд юм болохоор хүүхдээ хараад амар өрөвдөд байсан л да би одоо дараа нь ингээд бичлэгийг хянаж явах та тэгэхэд бүр бичлэгийг хараад ингээд амар өрөвдөлтөө мэлээ тэгээ наа чи ингээд тэнхтээд гинт ингээд мөнөөс гаргая гэж хийдэггүйгээр наана нь хэдэн хоног багаар тасгаж агаад тэгээд ерөнхийдөө болвол айгу зүгээр юм байлээ шүү. Өхнөөс гаргаж байгаа ээжүүд маань тэрэн дээр анхаараарай. Тэг ямарчсан боллоо. Тэ бичлэгээ энэ хүрээ дуусгая. Баяртай.